Сайн байцгаана уу? Дижитал дентал офисын бүлгийн эмч байна. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? За эмч хүний хувьд тэгээд зөв хүний хувьд бол 2025 онд өсөж дэвжих төлөвлөгөөнүүдийг өөрсдөө тавьсан байгаа. За түүнээс гадна өөрөө ганцхан одоо мэрэгчлэрээ өсөж зогсохгүй басаад Монголд ажиллаж амьдарч байгаа бүх монгол эмч нартаа өөр амьсгалын салбарт ажиллаж байгаа эмч нартаа илүү одоо өөрсдийнхөө үйлчлэгийг тэлэх эмчилгээ онцлогоо хийж байгаа ажилдаа илүү их дурлах тэгээд цаашид бол зах зээл дээр нэлээд их эрэлт хэрэгцээтэй байгаа хүмүүсийн эрүүний үеийн өвдөлт түүнээс улбалаад одоо хүзүү нуруу нуглам толгойн өвдөлтүүд архаг өвдөлтүүд мигрен гэж яриад байгаа. Тэр мигрен юунаас үүдэлтэй ямар одоо цочрогчуд байгаа. Энэ болгоныг илрүүлдэг ийм эмчилгээ үйлчилгээ байгаа. За та бүхэн мэдж байгаа миний өмнөх видеонуудаас эмч нь бол одоо ийм орсодик аппарат зүйцсэн байгаа. Энэ маань миний эрүүг тэгшлэхэд тусалсан. Миний эрүүний хоёр талын баруун зүүн талын үеэр зүүнтэл нь дээшээ хойшоо ийм эргэцэн эрүүний байршилтай байгаа. Тэрийг ингэж орсодик аппаратаар миний булчингийн үйл зүг болгож өгснөөр хоёр талын одоо эрүүгийн маань онгойлгож нээх, амыг ангааж нээх хоёр тийш нь хөдлөх, тийш нь доош нь багч ажиллалт хийхэд ярихад одоо энэ үйлдэлийн маань хоёр талын бүх одоо ижил нэртэй булчингууд маань тэгш хэмтэй ажиллахад тусалж байгаа учраас миний эрүү энэ талтаа өвдгөө байсан. За үндсэн шалтгаан нь болохоор эрүү зөвхөн би зүүн талтай асуудалтай гэж бодоод исэн ч үгүй байсан. Баруун талын үе ч гэсэн илүү татагдах суллах булчингууд эсвэл өргөх булчингууд маань тэгш биш хэмтэй ажилласны улмаас одоо миний эрүүний үеийн хоёр тал дээр асуудал үүсээд өөрчлөлт гарч эхэлсэн байсан. Тэгэхээр энэ одоо эрүүний галын суурин дээр эрүүний үе гэж байх холбоотой байдаг. Энэ нь бол одоо синовиал одоо бусад үеийн мөнгөрсүүдээс арай өөр ялгаатай тийм мөнгөрсөн холбоогоор холбогдчихэдэг. Тэрэн дээр маш их мэдрэл болж байгаа холбоотой цусан судасны хангамжаар их байдаг хэсэг болохоор тэрэн дээр одоо тэр үеийн дээр асуудал гарах юм бол маш их өвдөлтийг өгдөг байгаа. За өвдөлт нь болохоор хурц биш байдаг учраас хүмүүс энэндээ тасан зогссон байдаг. За манай дээр маш их олон хүмүүс одоо сүүлийн 2 жил бид энэ талаар ярьж байгаа учраас маш их үйлчлүүлэгч нар миний нүүрний тэгшээ малдагдсан байна. Царай маань далив болоод байна. Миний эрүү өвдөж байна. Миний толгой өвдөж байна. Миний хүзүү өвддөг. Миний нуруу нуглан далив яагаад байна гэсэн үйлчлүүлэгч нар ирж одоо онцлуулж эмчилүүлж байгаа. Үнэхээр маш олон хүмүүс төр бид ингээд илүү туршлагаж аваад илүү багш нартайгаа одоо консультейшн хийгээд одоо тэр хүмүүстэй тусалж чадчихна. Гоё эмчилгээ үйлчилгээнүүдийг хийж байгаа. Тэгээд тэд нар маань өвдөлтгүй байна. За бид нар тэр зөндөө олон юм одоо ганцхан юм видеоор бол хийх боломжгүй. Тэгэхээр эмч нартаа Монголд одоо дижитал дентал офис юмдаг ганцаараа ингэ хийгээд байх биш. Олон эмнэлгүүд энийг хийж, олон эмчнэр энэ талын мэдлийг олж, бидний бүхэл бүрийн бие организмын физиологи үйл ажиллагааг ойлгож, үндэс суурийг мэдснээр бол эдгээр иймэрхүү эмчилгээ үйлчилгээний тусламжийг бид олон хүнд хүргэхээр байгаамаа. Ийм учраас бид 2024 онд 4 сард болон 10 сард нейромаскулар дентист доктор Раш Равиг одоо урьж авчираад бид 20 гаруй эмч нарыг сургасан байгаа. За энээс цааш бид өшөө гүнзгийрээд орох юм бол юу дээр очиж байгаа вэ гэхээр булчин мэдрэл буюу маяфашиал булчингийн гадуур байгаа хальс булчингийн дундуур явж байгаа одоо тархинаас ирж байгаа мэдрэлийг удирдах журмаар бид булчингийн тэнцвэрт байдлыг бий болгосноор энэ бүх асуудлуудыг шийдэхэд тусалж байна. Гэтэл яасан бэ гэхээр цаана ясныхаа төвшөнд өөрчлөлт орсон байгааг нь бид яах вэ? Жишээ нь бидэрт өдөрт 2-3 мянган удаа шүлсээ залгилт хийдэг. Тухайн хүний одоо наснаас хамаарат 2000 залгиж гэнэ, 3000 залгиж гэнэ гэдэг юм байна. Залгилт хийх тоолгонд миний энэ нэгдүгээр нуглам атлас, хоёрдугаар нуглам аксис бол хөдөлж байдаг. Хөдөлгөөн хийж байдаг. Хэрвээ шүдний игнэ гажигта тэрнээсээ болоод миний эрүүний байршил өөрчлөгдсөн, булчингийн үйл зүг өөрчлөгдсөн, физиологи нь өөрчлөгдсөн, байршил нь өөрчлөгдсөн байх юм бол залгилт хийх тоолгонд тэр
үзүүний нугалмууд буруу эргэлдэж байдсан байна. Тэмчиг учраас над дээр миний эхний 3 одоо хүзүүний нугалмны сэртэн бол зүүн тишээгээ дайлыг байрлсан байгаа. Тэрнтэйгээ холбоотойгоор миний хүзүү байн дуурдаг, хүмүүс ингэхээр нак гэж дуурайд байна гэдэг шүү дээ. Тийм юм болж идэг, хүсч идэг. Энэ булчингуудыг татчихдаг. Энэний гадуур байгаа фазтэй бол энэ шүмсэн холбоосуудыг дандаа чангаралтай байж идэг байхгүй. Тэгээ энд зөвхөн энэ хэсэгт болоод байгаа юм бишээ. Энэ бишээ доошоо игэн, ташаа, таац, шагаа, үддэг гэдэг ингээд доошоо явж байгаа. Тэгэхээр хүний бүхэл бүтэн бие эрхтэн систем маань ингээд хоорондоо уялдаа холбоотой машин шиг байдаг. Жишээ нь бид нар машин гэд бодоод үзье. Машин байх юм бол бидний урд талын 2 дугуй бол эрүүний 2 үе гэж бодъё. Ард талын 2 дугуй бол 2 хүл. Тэр хүн хизээ алхаж 2 хүлэн дээрээ мөлхөжсэн хүүхэд хизээ 2 хүлэн дээрээ алхаж эхэлдэг гэх юм бол анхны сүүн шүдний араанууд нь бий болоод тэрэн дээр хазалт очиж эхлэх үед хүн 2 хүл дээрээ зогсож тентэр тунтар алхдаг гинэ. Их сонирхолтой. За тэгвэл араа шүд хоорондоо шүс залих тоолонд дөнгөж шүргэцэлдэг. Хизээш бид нар зүгээр байхдаа шүдээ ингээд зуутсан байдгүй. Та нар одоо шалгаарай. Ингээд байхад араа шүднүүд хоорондоо салцсан байгаа. Хизээ энэ шүднүүд хоорондоо шүргэцэд үргэлжлэдэг вэ гэх юм бол шүс залих үед л дөнгөж хүрээд болдог. За тэгвэл шүс залгалт маань буруу, хил тагнаандаа наалддаггүй, хил амныхаа ёроолт байгаад байдаг ийм хүмүүс дээр залгалт буруу явагдчихдаг. Залгалт буруу явагдах тусам түрүүн эн чинь хэлсэн 1-р нугалан буюу хүзүүний атлас, аксис 2 хоорондоо хөдөлж идэг. Буруу явагдах тоолгонд тэр атлас, аксис 2 буруу хөдөлж идэг. Ингээд цаашаа улбалаад нөгөө 3-р нугалан, 4-р нугалан гэдэг ингээд цаашаа яваад нуруу нугалан өөрчлөлт ороод нуруу яагаад далигаад байдгийг, нуруу юмны булчингууд яагаад 2 талдаа өөр байгаад байдгийг. Миний жишээ нь зүүн талын трапециус доошо далны дундуур явж байхдаа илүү чангаралтай байдаг. За тэрэн дээр бас мэрэгжлийн буруу суулцч гэсэн нөлөөлж байгаа. Гэхдээ тэр булчингаа ингэж татаж суух нь надад илүү эвтэйхэн одооний нөхцөл байдал эвтэйхэн байгаа болохоор тэгж суугаад байдаг юм аа.